Сайн байцгаана уу эрхэм мөндөг сонсогчдоо. Сувдаар энцэн дорж подкастын дараагийн дугаар Аргентины сүнслэг хөтөч багш судлаач одоо манайхаар бол ийм бүү шиг ийм холбогддог гэх юм уу. Тэгтээ ингээд хараад сонсоод бүх төвшөнд энэ сүнсийг мэдэрч чаддаг, сонсож чаддаг, харж чаддаг ийм сонирхолтой орчин үед маш их од болоод байгаа юм. Матиас де Стефано гэж ийм залуугийн яриаг орчуулан хүргэж байна. Тэгээд энэ залуу маань яадаг юм гэхлээр Гая гэдэг нэг сувг байдаг. Түүн дээр initiation гэдэг цуврал нэвтрүүлэг хийснээрээ маш их алдартай. Тэгээд өмнөх амьдралуудаа сансан. Өмнөх амьдралууд гэдэг нь одоо жишээлбэл Грект нийл мөрний орчимд амьдарч байсан 2000 жилийн өмнө амьдарч байсан амьдралаа сансан. Атлантист амьдарч байсан амьдралаа сансан. Өөр бусад гаригууд дээр өмнө төрөлд авч байхдаа яаж амьдарч юу болж исэн гэдгээ санаж исэн ингээд ийм түүхээ ярьдаг. Тэгээд ер нь энэ дэлхийн ертөнцийн тухай, хүн төрөлхтний үүсэл хөгжлийн тухай, дээрэс нь өөр гариг дээрх амьдралуудын тухай, одоо бид цаашдаа яах ёстой гэх мэтчлэн маш олон сэдвээр хүмүүст ингэж илтгэл тавьж, багшилж, сүүлдээ бүр Матиас School гэдэг ийм сургууль хүртэл нээх гэж байгаа гэдэг ийм том төсөл хэрэгжүүлээ явж байгаа. Аргентин гаралтай энэ залуу байгаа даа. Тэгээд энэ хүн бол маш олон подкастад сүүлийн үед идэвхтэй орж байгаа. Бас ийм сүнслэг ивентүүд дээр лекц тавьж, илтгэл тавьж маш их идэвхтэйгээр өөрийн одоо энэ хүлээж авч байгаа мэдээллүүдээ бусадтай хуваалцдаг 87 оны залуу. Тэгээд Аргентин гаралтай нөгөө англи хэлний их хэл биш учраас зарим үед жоох юм удаан ярьдаг. Гэхдээ яг та бүхэн сонирхолтой санагдана хаа гэж бодоод бас нэгэн ийм сүнслэг сонирхолтой үзэл бодолтой хүний яриаг орчуулан хүргэж байна. За ингээд ярилцлагандаа тавтай морил. Бид өнөөдөр гайхамшигтай зочин Матиас де Стефанотой хамт сүнслэг амьдралын тухай маш гүн гүнзгий яриа өрнүүлэх болно. Би таныг маш сонирхолтой онцгой сүнслэг туршлагыг туулсан хүн гэдгийг мэднэ. Бидэнд үүнийхэн талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. Яаж эхэлсэн бэ? Хизээ гэхээс илүү энэ чадвар надад төрхөөс минь байсан гэдгийг мэдчихээн. Би төрсөн үеэ сандаг, намайг их барьж авсан эмч нарын царайг сандаг. Мөн намайг төрхөөс өдий хүртэл эргэн тойронд байсан биетүүдийг бас сандаг. Тийм гэж үү? Тийм ээ, бүгдийг. Би ер нь төрсэн цагаас өөр тохиолдсон эргэн тойронд байсан биет бус зүйлсийг бүгдийг нь сандаг. Гэхдээ эхэндээ энэ бүгдийг төсөөллийн найз мэтээр ойлгож байсан ч тэд үргэлж миний хажууд байсаар байсан. Тэгээд өөрийгөө шизофрен өвчтөй юм болов уу? Надад асуудал байна уу ч гэж бодож байлаа. Би галзуу юм болов уу гэдэг. Галзуу юм болов уу гэх тийм ээ. Тэр бүхэл ээжигээ намайг эмчэд үзүүлээд өгөөч гэж хүртэл байсан. Учир нь өмнөх төрлүүдээ санах бүрт миний толгой өвдөж гэрэл гяс хийх мэт болдог байсан. Хэдэн настай байхдаа вэ? 12 орчимтай байсан. Тэгээд энэ нь миний амьдралд асуудал дагуулж эхэлсэн гэхүү дээ. Учир нь бүр бага байхад маань энэ бол хөгжилтэй байсан байж болох ч өсөх тусам би бүх хүнийг ийм юм байх гэж боддог байсан ч үгүй гэдгийг олсон. Тэгээд сургуульд сурч байхад үүнийг хуваалцах хүн байхгүй, ойлголцох хүн байхгүй, ер нь их ганцаарддаг байсан гэхүү дээ. Та надад сургууль дээр байхдаа ч юм уу юу болоод байна гэж гайхаж эргэлзэхэд хүргэж байсан ямар нэгэн жишээгээ ярьж өгч болох уу? Жишээ нь сургуульд явж байхад хоёр ертөнцид зэрэг амьдардаг гэхүү дээ. Хан нэвтлээд ямар нэг биет гарч ирж юм хэлчихэд яваад өгдөг байсан. Эсвэл жижигхэн биет надад шалгалт эсвэл гэрийн даалгавраа хийхэд туслахч гэх юм уу. Эсвэл сургууль дээр харилцааны асуудал үүсгэхэд яагаад ийм зүйл болсон, үүнийг яаж ойлгох хэрэгтэй, үүнд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй зэргийг тайлбарлан надтай байнга л байж идэг байсан. Тэгээд намайг 12 настай байхад тэдний нэг нь
над дээр хурж ирээд 7 хоногийн дараагаас чи бүгдийг санаж эхлэх болно гэж хэлчихэд яваад өгсөн. Юунд ч санаа зовлтгүй сансан бүрээ зүгээр бичиж тэмдэглээд ав. Эсвэл зурж үлдээ гэж надад хэлсэн. Би нэг зүйл асууж болох уу? Энэ магадгүй хувийн шинээр чанартай асуулт ах л та. За би Ayahuasca-г хэрэглээд сүнслэг аял хийж исэн. Чи хэрэглэж байгааг бах тий? Тийм үү. За тэгвэл дарааны тухай ярилцсанаа. Ямар ч тач намайг хэрэглээд дээд ухамсартайгаа холбогдоход миний холбогдсон ухамсар бүгд л тэд гэж гарч ирсэн. Энэ тэд гэдэг нь яг үндэ хэн болохыг би сайн мэдэхгүй л байна. Миний сүнсний хүчүүд юм уу? Эсвэл хариг аргын юм уу? Чиний хувьд тэд гэж юм бэ? Энэ их олон түвшинд яригдах ёстой л доо. За зүгээр би дээрээ жишээ авч тайлбарлавал миний бие хүн бол Матиас гэдэг нэртэй ийм байлаа гэхэд дотгошоогоо өнгөйвөл зүрх маань тустай эргэтэн бөгөөд энэ нь уушиг, дотор гэдэс бөөр зэрэг эргэтнээс өөр үйл ажиллагаатай. Дотоод шүүрлж бас маш л нарийн үйл ажиллагаатай. Тэд үнэндээ Матиас гэж хэн болохыг мэддэггүй. Харин бүтэн бие организмын л нэг хэсэг гэдгээ мэднэ. Дахиад илүү нарийнсан эсийн дотор очивол эсийг бүрдүүлэгч жижигхэн хэсгүүд нь өөрийгөө зүрхний нэг хэсэг гэдгээ бас бүрэн ухамсарлаагүй байдаг. Дахиад нарийсвал эсийн дотор байгаа маш олон тооны молекулууд тус бүрдээ эсийг бүрдүүлж байгаагаа мэдэхгүй. Тэд өөр эргэтэн тогтолцоо, өөр эргэтэн өөрөөр нэрлэгддэгч тэд зүгээр л бид өөрөө юм. Тэгэхээр сүнслэг тэд гээд ярьж байгаач бид бүгд нэг зүйлийн өөр хэсгүүд, миний өөр нэг хэсэг, өөр нэг тусгал гэж хэлж болно. Гэхдээ бид тэд бүгд өөр илэрхийлэмжтэй буюу шин чанартай байгаа учраас тэднийг тэд гэж дуудаад байгаа юм. Яа, энэ ч үнэхээр гоё ярилцлага болох нь дээ. Юу гэж чи надад нэг зүйлийн учрыг үнэхээр сайн ойлгуулж өглөө. Би тэдгээр ухамсартай холбогдсон байхдаа үнэхээр бид бүгд нэгэн том зүйл гэдгийг, бид бүгд холбоотой гэдгийг, мөн ямар өргөн уудам том болохыг олж анзаарсан юм. Гайхамшигтай бөгөөд үнэхээр үгээр хэлхийн аргагүй сайхан байсан. Тийм ээ. Хүний биеэр жишээ болгосон ойлгоход амар учраас болгож байгаа юм. Тийм ээ, наад жишээ чи үнэхээр гайхалтай. Ингэж ойлгож иж бид үүнийг галактикийн түвшинд томсгоно. Тийм ээ, би яг сая тэгж томсож учрыг нь тайллаа. Гайхалтай. Цааш нь үргэлжлүүлэн ярих юм бол надад дээд ухамсартай холбогдсон ямар нэгэн хариулт авах, мэдээлэл хүлээн авах, дохой сигнал хүлээн авах нь шиби авахтай адилхан мэдрэгдсэн. Гэтэл би үүнийг Ayahuasca хэрэглэж үзэхээс өмнө огт гэж мэдэрч байгаагүй. Тэгтэл чи төрхөөсөө тийм байсан гэсэн үг ахна. Тийм ээ, байнга л тийм байсан. Яахыг хэлж өгдөг. Үндэ бол би анх Ayahuasca хэрэглэж үзсэн байна ч гэсэн тэдэнтэй холбоотой. Тэдний нэг нь над дээр ирээ чи энэ 3 хэмжээст ертөнцөд хит автчихсан байна. Иймд үүнээс гарахын тулд 3 хэмжээст ертөнцийн хэрэглэлийг ашиглан их сүрэлж рүү буцна. Ингэж холбогдно гэсэн. Гэхдээ би шууд л үгүй гэж хэлсэн л дээ. Их урт хугацааны турш эсэргүүцээр зайлсхийн зүхтаасаар байсан. Гэтэл тэд маш нарийн зохион байгуулалт намайг шахаанд оруулан хэдэн жилийн өмнө нэгэн Ayahuasca баяр дээр аваатсан байсан. Тэгээд би их сурвалжтай үүгээр дамжуулан холбогдож байнгын төлөвт орших болсон. За чи надад энэ төлөвт орших нь ямар байдаг тухай жишээ татж байгаа тайлбарлаад өгөөч. Би бол ер нь хүнийг хараад ийм байна, тийм байна гэж мэддэггүй л дээ. Гэхдээ энд ингээд ирээд яриа сууж байхдаа ч байнга кодуудыг харж байдаг. Бүх зүйлийн цаана өөрийг нь бүрдүүлэх энерги, хэлбэлзэл оршиж байдаг. Тэгэхээр өөрийгөө энэ хэлбэлзэл долгион дээр тааруулж оршиж сурвал бүгдийг их сурвалж болох кодоор нь ойлгож, харж, таньж эхэлдэг.
Хэдий бүгд код ч гэсэн өөр янзаар илэрхийлэгдсэн байдаг. Энэ маягаар алив зүйлсийн мэдээллийг олон янзаар хүлээн авч эхэлдэг. Аяхаасгүй хэрэглэж үзэхээс өмнө би энийг мэддэг байсан ч түүний нөлөөгөөр харж, мэдэрч, сонсож, үүнтэй ярилцаж бүх талаараа бүрэн хэмжээгээр мэдээллийг хүлээж авдаг болсон. Seeing it, feeling it, and be able to speak to each one of those aspects. Аяллаа туршдуу дараа нь Аяллаа үед. Yeah, during. Of course, that after it keeps on opening. би чамайг маш хурдан хөдлөөд байхыг харсан. Тийм ээ. Манай найз намайг хажуунаас минь ажиглаад байжсэн. Тэгээд хүн шиг биш, маш их хурдан хөдөлж исэн гэсэн. Гарын муудраа гэд байрлалууд байдаг да. Тэрийг авч байгаа юм шиг хэрнээ их хурдан хөдлөөд байсан гэсэн. Би тиймэрхүү юм харж ирсэн шүү нэрээ. Тийм ээ, хурдан бас жигтэй. Чамайг нэрээ яг тэгж яахыг би харсан шүү. Үнэхээр хачирхалтай байсан. Сонирхолтой юм аа. Би бас өөрийн туршлагаас хуваалцсан. Одоо өөрийнхөө хийх гэж буй бүх зүйлийг хийж эхлэх болсон шалтгаан маань бид бүгд нэгэнтэйгээ шүтэн барилдлага холбоотой гэдгийг ойлгосон мөчөөс юм. Бид нэгэн цул, бид хийх хязгааргүй потенциалтай аж, бидний хязгаарладаг ганц зүйлс нь айдас юм байна гэдгийг би ойлгосон. Айдсын эсрэг талд харин хайр байдаг мөн ойлгосон. Тэгэхээр чамаар яриулахыг хүсч үзвэл бол чинийхэр хайр бол айдас гэж юу вэ? Хоёулаа бүр суураас нь эхлээд ярив. Айдас болон хайр бол ухтаа нэг зүйл юм. Нэг нь маш доогуур хэлбэлцдэг, нөгөө нь өндөр давтамж хэлбэлцэлтэй. Гэхдээ энэ хоёр бол яг адилхан долгионууд л юм. Ер нь бол бүх зүйлийн эхлэлийн цэг бол хайр. Бөгөөд гэхдээ хайр гэж юу вэ? Энэ бол хүмүүсийн мэддэг хайр дурал биш юм. Үүнийг таталцалтай, соронзонтой зөвлөж болно. Нэмэх хасах хүчнүүд буюу цэнэгүүд таталцаж нэг бүтэн тойрог үүсгдэг. Энэ бол эхлэлийн цэг. Тэгээд дараа нь айдас үүсдэг. Жишээлбэл энэ холбоос буюу тойрог тасран хилтэрч алга болох гэх мэт нь айдас гэсэн үг. Хайр буюу тойрог үүсч байж л түүний хилтерхий алга болох тасрах асуудал яригдана. Тэгэхээр бүх зүйлс эхлээд хоорондоо холбогдох боловч энэ холбоос тасрах магадлал бийг бас санаж байх хэрэгтэй. Тэгэхээр хорвоо ертөнцийн ерөнхий зүй зохицол нь эхлээд бид бүгд хоорондоо холбогддог гэсэн үг. Тийм боловч энэ холбоосоо тасрах юм уу? Эсвэл үүний нэг хэсэг нь нуран унах боломжтой байдаг. Ингэхээр биднийг хөгжүүлэгч, хөдөлгөгч тэр хүчин өөрөө айдас болдог гэсэн үг. Бид аль болох холбоотой эсвэл холбогдсон байхын тулд чадах бүхнээ хийдэг. Энэ биднийг оршин байхад хүргэдэг гэхүү дээ. Тэгэхээр бид амьд үлдэхийн тулд, холбоотой байхын тулд маш бат тогтвортой холбоосуудыг үүсгэдэг. Үүнийг яасан ч битгий хийгээрэй. Тэгвэл муу юм болно шүү гэх мэтчлэн. Мөн ингэж болохгүй, тэгж болохгүй, ингэх ёсгүй гэх мэт. Тэгээд энэ нь биднийг хязгаарлагч хүчин зүйл болдог гэхүү дээ. Учир нь бид тэлхийн тулд, өөрчлөхийн тулд ямар нэг зүйлийг алдах, бүтцийг нэвдэх, эсвэл өөрчлөх хэрэгтэй байдаг. Тийм шүү. Энэ бол бид хувьсах процесс бөгөөд зайлшгүй янз бүрийн айдас, эргэлзээ биднийг нүмерэн авч хай ингүүл яана, алдаад болохгүй бол яана, болгоомжтой бай гэх мэтчлэн хөвөрж өгнө. Тийм шүү, өгчих юм билүү? Тийм ээ, оршихоо болгоч эрсдэлтэй. Тэгэхээр хөхтөн амьтны хувьд хүмүүс бид зүрхээр энэ хүс соронзон холбоосыг мэдэрч түүнийг хайр гэж нэрлэдэг. Тэгээд бид энэ хайрын тухай итгэл үнэмшлийг
мөн айдсын тухай ойлголтуудыг, соёлыг бүтээсэн. Тэгэхээр биднийг хамгийн их хайрладаг хүмүүс биднийг хамгийн их айдастай учруулдаг. Тийм шүү. Хайртай учраас л өөрийнхөө үнэлэмжээр л аюулгүй байх гэж хичээгээд байдаг. Гэхдээ энэ нь өөрсдийнх нь үнэлэмжээр өөрийнх нь оршин байгаа хэлбэлцэл мэдээллийн чанар шүү дээ. Яг тийм. Тийм учраас өөрийгөө өөрчлөхийн тулд амьдралд алдагдал, тасралт, уналт, хямралтай нүүр тулдаг. Би саяхан энэ тухай ярьж бичлэг хийсэн шүү дээ. Юу гэсэн гэхээр сэрэлтийн хамгийн амар хэсэг нь чиний ямар нэгэн хэсэг өгөх ёстой болдог. Учир нь одоо бүтээсэн байгаа бүхэн чинь айдас төлөгдсөн хуучин чиний бүтээсэн зүйл шүү дээ. Сэрэлтийн өмнөх чи сэрхийн тулд магадгүй хандрагчаасаа салдаг. Үүнийг гэхдээ ярьсан шалтгаан нь үнэхээр миний туулал, туршлага мөн болохоор ярьсан. Миний ухаарсан зүйл гэвэл миний бүхэл амьдрал, бүхэл зүйлс болох итгэл үнэмшил, ажил, харилцаа, эрүүл мэнд дотроо бүр барьдаг дэглэм маань хүртэл орвонгоор шинжлэгдсэн гэсэн үг. Тийм ээ. Энэ үнэхээр бас амар шүү. Хүүхдэн амьтан, амжуулгын амьд үлдэх горим нь үнэхээр гүн бат. Бид анханасаа сүргээрээ амьдардаг, ижилсэж байж амьд үлддэг. Тэгэхээр бид өөрийгөө өөрчлөх үед сүргээрсээ хасагдах, үхэх магадлал байгааг бидний эсийн ой санамж сандаг. Йоо, би яг тэгж яг өхүүлсэн шүү. Тэгэхээр чи зүгээр л үхэх аюултай нүр тулна. Чамайг хэн ч хамгаалахгүй, унтаж байхад чи хэн ч харахгүй, чамд хоолж олдохгүй байж болно. Учир нь ан агнуур бол багийн ажил. Тийм учраас өөртөөгөө ганцаараа байна гэдэг хөхтэй амьтны хамгийн их айдаг зүйл. Учир нь энэ үхэлтэй энэ тэнцүү гэсэн үг. Энэ мэдээлэл бидний эсэд гүн бат цээжлэгдсэн байдаг. Зарим үед амьдралаа өөрчлөхөд бид гинэт өвтөж өвчин мэдэрдэг. Учир нь эсэд гүн бат суусан загвар нь бидэнд хөөе чи ингэхийн бол бид үхэн штэ гэж сануулж байгаа нь тэр юм. Үхэн штэ гэдэг үү? Тийм ээ, үхэн штэ гэж болно. Бид оюун ухаанаараа өөрчлөгдөд бэлэн байсан ч бидний элэг үнд биш бэлэн байж болно. Бөөрчин бол өөрчлөгдөхгүй гэж болно. Тийм шүү. Бидний өөрийн биш Трамп үйл явдлын ой санамжийг ч илрүүлж бидэнд сануулж болно. Учир нь биологийн хувьд бид хамгийн анхны эсийн залгамж, халаа, үргэлжлэл учир амьдрал үүснээс хойш бүх зүйлсийн ой санамжийг тээж идэг. Сая жилийн амьд үлдэх тэмүүлэл байхад чи гинтл сүнслэг хүн болоод одоо би бүхнийг суллан чөлөөлнө гэд хэлж гэнэ гэж төсөөлөд үз. Сая жилийн ой санамжтайс чи яах вэ? Айш яг. Үнэхээр сонирхолтой байна л да. За, нэг жишээ татахад манай зохион байгуулдаг сэрэлт гээд арга хэмжээ гэхэд маш хүчтэй өөрчлөлт авчирдаг. 3 өдөрт хүмүүсийн кодын мэдээллийг так гээр шинжилдэг. Гэтэл маш их хүмүүс арга хэмжээ эхлэхээс 3-4 хоногийн өмнө эсвэл анх зарлал харсан үедээ л айдас давтан битгий яв. Юу ч болоо илээ. Маш их мөнгө зарлагдсан штэ энэ тэрэгэд ирэхээ болдог. Энэ айдас үсттэй. Айдас давтна гэдэг үг нь сайнны тохио юм. Учир нь амьдралд чинь өөрчлөлт ирж байгаа гэсэн үг. Асуудал, айдас мэдэрч байгаад биш. Бидэнд гүн бат суусан үхэж магадгүй гэдэг энэ итгэл үнэмшлээс болоод л бид гацаж орхидог. Тэгэхээр айдас бол бид зөв зам дээрээ байна уугүй юу гэдгээр шалгуурч байж болно. Тэгэхээр айдас мэдэрч ивэл бид зөв зам дээрээ байж байх магадлал байж болно бас. Энэ нь харилцаан дээр маш тодорхойлдог л да. Маш олон шархалсан хүмүүс ер нь сэтгэл зүрхээ нээхээс маш их айдаг. Би ч өөрөө Жентэй харилцаа таахта сэтгэлээ нээж хүнтэй ярилцахаас маш их айдаг байсан. Үннийг хэлэхэд би одоо ч заримдаа айдас давтаад ухаан санаа маань тэнээд өгдөг. Одоо хүртэл шүү дээ.
Тэгээд өөрийгөө буцаага дараа навчирдаг. Тэгэхээр бидэнд энэ хөхтөн амьтны авчруулдах загварчлал нь харилцаанд аз жаргалтай байж хайрлуулахад яаж саад болдог талаар надад яриад өгөөч. Бидний төрөөд хамгийн түрүүнд мэдэрдэг хайр бол матрикс. Матрикс гэдэг нь латин үг бөгөөд хэвлий гэсэн утгатай. Матрикс нь биднийг тогтоон барьж буй тийм нэг хэрмэл гэхүүтэй зүйлийг хэлж байгаа юм. Испани хэлний матрикс буюу англи хэлний mater гэдэг үгний үүсэл нь мөн ээж буюу mother гэдэг үгний үүсэл юм. Тэгэхээр ээж бол эхлэлийн цэг. Харин аав бол загварчлал буюу зам мөрийг заагч, чиглүүлэгч, бүтэц болдог. Энэ утгаараа загварчлал нь бидэд юу хийх, яахыг заадаг ийм чиглүүлэгч гэсэн үг. Тэгэхээр матрикс болон загварчлал нэгдэн бидэнд амьдрал бэлгэлэгч анх дагш холбоосыг үүсгэдэг. Бид амьдрах буюу оршин тогтнохын тулд ааваас гарan ээжийн хэвлийд боожоод мөн л амьдрахын тулд хэвлийгээс гарах хэрэгтэй болдог. Буюу матрицаас гарах хэрэгтэй болно. Гэвч бидэнд олдсон энэ амь матрикс болон загварчлалын дундаас үүссэн учраас энэ загварчлалаар амьдрах тохиргоотой төрдөг. Энгийнээр хэлбэл хэвлий дотор хэрхэн загварчлагдсан гэдгээс шалтгаалan бидний амьдралын бүхий л харилцаа холбоо тийм мэдрэмжийг дагуулж байдаг. Харилцаанаасаа бид занганд орсон мэдрэмж авдаггүй. Эсвэл маш их дарамтыг мэдэрч байсан уу? Хамгаалагдсан мэдрэмжтэй тухтай байсан уу? Эсвэл бушуухан шиг хэвлээгээсээ гарч салан тусгаарлахыг хүсэж байсан гэх мэтчлэн. Яг ийм тухгүй мэдрэмжтэй хэвлийд байсан. Хэвлийнээсээ ийм мэдрэмжтэй төрсэн хүмүүс харилцаанд байж чаддгүй. Тэгэхээр энэ нь аав ээжтэй шууд холбоотой буюу матрикс болон загварчлалтай холбоотой. Тэгэхээр аавын үүрэгч бас ийм байдаг шүү дээ. Хүүхэдтэй арга замыг заадаг. Хэрвээ аавгүй бол яах вэ? Хэрхэн амьдрахыг, зам мөрийг өөрөө хайж олно гэсэн үг. Тэгэхээр анх дагч энэ хоёр харилцаанд бидний нарсан туршийн бүх харилцааны өнгө аясыг тодорхойлж байдаг гэсэн үг. Тэгэхээр хүн ухамсартай амьдарч эхэлсэн үеэсээ өөрийн хүүсэл, бүтээгч гарвал руугаа буцан очиж матрикс болон загварчлалаас авсан зарим зүйлсээ буцаан суллаж хэн нэгэнтэй үүсгэсэн харилцаагаа өөрчилж болно. Эхлэл зэгтээ очиж тэнд өөрчлөлтийг хийхгүй бол бид үргэлжил түүнийг давтсаар түүний үр дүн байсаар байдаг. Энэ шалтгааны улмаас хүмүүс аавтайгаа эсвэл ээжтэйгээ яг адилхан хань ижилтэй болчихсон байдаг. Энэ нь мэдээж далд ухамсарт байгаа бөгөөд яг ингэж загварчлагдсан учраас өөрөө ч бодохгүйгээр мэдэхгүйгээр сонголтоо хийдэг гэсэн үг. Гэтэл соёл иргэншлийн нөлөөгөөр бид ямар нэгэн харилцаанд байхыг үргэлж тэмүүлж байдаг. Учир нь эдгээр харилцаанууд биднийг агуулж, матрикс болж байх учраас бид заавал байх ёстой гэд итгэжчихсэн, үнэмшчихсэн байдаг. Ухтаа бол бид заавал ямар нэгэн харилцаанд байхгүй байж болно. Бидний тархинд хэрэггүй ч бидний бие бол хэрэгтэйгээд загварчлагдчихсан, итгэжчихсэн байгаа. Би өөртөөгөө ажиллаад, өөртөө холбогдоод ирэхэд надад хэн ч хэрэггүй юм байна. Би харин хинтэй ч хамт байж болох нь гэж ойлгодог. Бид хинтэй ч нийцтэй байж болох ч хэний ч хэрэгцээ байхгүй байж болно. Ажлаа мэддэг хүн байх нь.
Тийм ээ. Yeah, Үнийг that ойлгох гэж takes a уудсан while л та. because Учир нь Тийм, бид тийм. дэндүү not many ихтэй. songs. Та бүхэн түүний ярьж байгааг ойлгож байгаасай гэж үнэхээр хүсэж байна. It can go anywhere. Учир нь үнэхээр гайхалтай зүйл ярьж байна. Чөлөөлөгдөж байна. Тэгэхээр би нэг зүйл асуугаад тахыг. Миний дандаа яриад байдаг хэний ч хэрэггүй болох тэр төвшөнд чи хүрчихсэн байна л та. Тэгэхээр хүмүүс ойлгохгүй өө аргагүй штэ. Чиний эргэн тойронд сайхан хүмүүс байна бла 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 гэд хэлдэг. Yeah, of course. Тэгэхээр хүн сүнсний хөгжлийн тодорхой төвшөнд хүрээд хэний ч хэрэггүй болоо гэж бодъё. Гэхдээ хэрэгцээтэй ч юм уу, ёстой болохоосоо биш, зүгээр л хамтдаа нийтдээ баймаар, хамтдаа амьдралаа туулмаар тийм нэгэн хүнтэй уулзрлаа гэж бодъё л доо. Тэгвэл яг яах ёстой вэ? Тийм ээ. Well, Мэдээж there's, үүний талаар ярилцах of course, хэрэгтэй. there's a Бидэнд нөхцөл болцолтой хайр болон нөхцөл болцолгүй хайр байдаг. Дийлэнх харилцаанд бол нөхцөл болцолтой байдаг. Бид хэн нэгэнтэй харилцаа тогтоолоо гэхэд энэ холбоосын хоёр талд байгаа хүмүүс хэрв хоёулаа нэмэх туйл буюу ижил цэнэгтэй бол физикийн хуулийн дагуу түлхэлцэн. Хоёр туйл ер нь эсрэгцэж байж холбоо үүсдэг буюу өгөлцөж авалцах хэрэгцээтэй байдаг. Энэ бол таталцлын хувь шүү дээ. Тэгэхээр нөхцөл болцолгүй хайр гэж юу вэ гэвэл та хоёр хоёулаа нэмэх цэник байлаа гэхэд нөгөө талаа бүрэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Бүрэн хүлээн зөвшөөрч байж л өөрөөрөө байх боломжийг нь олгоно гэсэн үг. Чамаас уу? Тийм ээ. Ингэж байж энэ холбоо тогтвортой оршино. Стигвэс та хоёр адилхан нэмэх эсвэл хасах цэнэгнүүд учир түлхэлцэн. Хасах гэдэг нь муу гэсэн үг биш л дээ. Энэ зүгээр л өөр нэг төрлийн энерги гэсэн үг. Negative is not bad. It's just a different energy. Аль нь эмгтэй эрчим бэ? Хасах нь. За. Эмгтэй эрчим чинь хасах цэнэг юм байна. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүд хасах цэнэг нь эмэгтэй эрчим, харин нэмэх цэнэг нь эрэгтэй эрчим гэдгийг ойлгож чаддаггүй шүү дээ. Тэр яагаад юм болоо? Эрэгтэй эмэгтэй бэлэг эрэгтэн. Эм бэлэг эрэгтнээ. Сонирхолтой тайлбар байна. Эрэгтэй нь өгдөг, эмэгтэй нь хүлээн авдаг. Энгийн бөгөөд маш тодорхой. Нэг тэг гэж хэлж бас болно. Ийм л энгийн. Гэхдээ бидэнд бүгдэнд нь нэмэх хасах эрчим байдаг. Үгүй бол бид өөрөө соронзон шин чанараа алдна. Бидний 7 хүрт гэхэд л нэмэх хасах гэж солбож явдаг. Бидний биеийн энерги төгжигдсэн, блок үүссэн, бие өвдсөн зэрэг нь энэ нэмэх хасах солбилцол алдагдсанаас болдог. Нэмэх хасах гэж солбилцлын байр нь алдагдахад ижил цэник түлхэлцэх зарчмаар соронзон урсгалд гацаа үүсч өвчлөдөг. Бие төгс ажиллаж байх үедээ яг нэмэх хасах гэж сөүлөө явдаг. Үүнийг кундалини сэрэх гэж нэрлэдэг байдаг. Гэхдээ төгс ажиллаж байх нь ховор байдаг учраас бид тэнцвэржүүлэх ёстой буюу ингэжээж ирүүлчихнэ. Бидний биеийн хэсэг бүр авах болон өгөх гэд сөүлжлөөд аль нь авдаг өгдөг хэсгийн биеийнх нь бүх хэсгүүд ийм байдаг. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүүснээс шалтгаалаад авах өгөх хэсгүүд нь өөр байна. Эмэгтэйлэг эрчим эрэгтэйлэг эрчмийн хувьд ямар ч хүүстэй холбоогүй байж болно. Эмэгтэй хүн эрэгтэй эрчимтэй байгаад эр хүний үүрэг хариуцлага өөрч болно. Эсвэл эсэргээрээ. Өнөөдрийн энэ эрх үүргийн чөлөөт сонголт 50000 жилийн өмнө мөн байсан бөгөөд буцаад жирийн үзэгдэл болж эхэлж байна. Энэ бол энергийн эсрэгцэл бөгөөд биологийн хувьд 1-0 буюу эрэг сүргийн ойлголттой адил. Тэг гэдэг буюу сүрэг эрчим нь муу гэсэн үг биш, харин хүлээн авагч шинж чанартай гэсэн үг.
Түүхэн явцаас харвал ирчүүд бол гадуур явж, олж ирж, өгдөг, шинжтэй, гадагшаа чиглэсэн дотоод ахуйгаас жоохон хол байдаг. Ан хийн, хамгаална, нөхөн үрчихэд өөрийн үрийг өгнө, үржил шимийг бий болгон зэргээр дандаа л гадагш чиглэсэн үйл ажиллагааг хариуцдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд илүү эмзэг байдаг. Яг орчин үед ингэж хэлэхэд эвгүй сонсогдож магад. Эмзэг биш гэж эсрүүцдэг. Битгий намайг дорд үзгэдэг. Тийм. Гэхдээ эмэгтэйчүүд 9 сарын турш хүүхдээ тээж байхдаа хүссэн үсээгүй гүйж, ан хийж чадахгүй буюу эмзэг болно штэ. Яг үнэн. Энд эрэгтэй хүүс нь эмэгтэйгээ жирэмсний 9 сарын турш хамгаалах үүрэгтэй байдаг. Ингэж байж бид үр төлөө үлдээж чаддаг. Энэ үеэр эмэгтэйчүүд нуугдмал байж, өөртөө ойр байж, өөрийгөө таних цаг боломж ихтэй болдог гэсэн. Ийм учраас эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сүнслэг байдаг юм. Яг тийм штэ. Үнэхээр сонирхолтой. Ийм ч болохоор манай арга хэмжээнд оролцогчдын 80% нь эмэгтэй, харин 20% нь л эрэгтэйчүүд байдаг. Тийм ээ. Эмэгтэйчүүд олон хэмжээсттэй зэрэг холбогддог байхад эрчүүд ганц хэмжээстэд л холбогдож чаддаг. Учир нь эмэгтэйчүүд бол матрикс юм. Эмэгтэйчүүд бол сүнслэг ертөнцийн түүжээлэгчид, харин эрчүүд материалын ертөнцийн түүжээлэгчид. Яг уу тийм ч байж болно. Гэхдээ гол шалтгаан нь эмэгтэй эрчим оршин амьдрахын тулд олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулах хэрэгцээтэй болдог. Жишээ нь мэдрэмжиндээ анхаарна, бодол төсөөлөлтөө анхаарна, хүүхэддээ анхаарна, өдөр тутмын гэрийн ажлаа хийн гэх мэт хүний 70,000 жилийн генийн нөхцөлдүүлгийг үүнд дурсаж болно. Учир шалтгаан энэ байж болно. Гэтэл ердөө сүүлийн 100 жил орчимд энэ нь өөрчлөгдчихөд байгаа. Тэр би яг наадхыг чинь л ярмаар байгаа. Яагад гэвэл гүний гүндээ миний зорилго бол бусад хүмүүст 50, 100 жилийн өмнө өмнөхөөс урагш бидний амьдрал ямар байсныг, бидний хүн болох мөн чанар ямар байсныг таниулах юм. Яагад гэвэл би аялал хийж байхдаа үүнийг харсан. Хамгийн гол нь бид өнгөрснөө ингэж харж, ойлгож байж маш хурдтай өөрчлөгдөд байгаа ирээдүгээ ухамсарлах юм шиг санагдсан. 50,000 жилийн өмнөх амьдрал ямархуу байсан юм бол аимшигтай байсан. Эхнээсээ л бид ер нь бол маш харанхуй, аюултай бидний амь насыг өргөдүүлж чадах том амьтдын дунд амьдарч гарч ирсэн. Гэхдээ эдгээр харанхуй амьтад нь одоо бол устж үгүй болсон л доо. Тэгээд яг орчин нь өөрөө хүнд маш хүнд байсан учраас бидэнд онцгой чадвар бий болгосон. Энэ нь харагдахгүй байгаа зүйлсийг далдыг гаргах чадвар. Энэ далдыг мэдрэх харанхуйд харах чадвар нь өөр хэмжээстэд нэвтрэх энэ чадвар нь 3 хэмжээстэд амьд үлдэхэд хүн төрөлхтөнд тусалсан. Жишээ нь харанхуйд гитэн ойртох арсланг бид мэдэрч сурахгүй бол биднийг хоолой болгоно гэх мэтчлэн. Энэ мэтээр бид байнгын айц түгшүүр дунд амьдарч ирсэн бөгөөд амьдрахын төлөө, амь зуулгын төлөө тэмцэж ирсэн. Агууд үлдсэн эмэгтэйчүүдээ хамгаалах, өөрсдийн үр хүүхдээ бас хамгаалах, хамтдаа хоолой олж идэх гэх мэтчлэн бидний амьдрал агууд энэ маягаар л үргэлжилж ирсэн. Яагаад гэвэл биднэрт байшин байгаагүй, хорогдох газар байгаагүй, юу ч байгаагүй шүү дээ. Бид нар зүгээр л гадаа байсан. Тийм ээ. Тийм ээ. Яг хамгийн анхны хүмүүс бол өөртөө майхан маягийн те
нэг тийм гэр маягийн юм барьж тэндээ амьдарч байсан. Одоо орчин үед нөгөө Казахстан болон Монголоос үүнийг харж болно. Эсвэл Хамгийн анхны юу? тийм ээ, хамгийн ихний хүмүүс нь. Эсвэл Африкт ашиглаж эхэлсэн шавар баашин бас байна. Бидний хувьсэл үнэхээр гайхалтай юм аа. Тийм шүү. Үнэхээр их хувьсаа өөрчлөгдсөн. Ийм маягаар Homo sapiens байдалтай хүн төрлөختөн бараг л 270 мянга орчим жил, за бараг 300 мянган жил амьдарсаар ирсэн. As Homo sapiens. So almost 300,000 years of that. Гэтэл орчин үеийн соёл үүснээс хойш энэ хурдтайгаар өөрчлөгдөн улс төр засаглалыг бий болгон хамаагүй аюулгүй байдалд амьдрах болж эмэгтэй эрэгтэй хүмүүс адил хөдөлмөр эрхэлж бүгд л хүчтэй чадaltaй болж бид хүчний хувьд тэнцвэртэй буюу нэгэн жигд болж эхэлсэн гэхүү дээ. Бид хүнс хувцс зэрэгэ бусдаар бэлдүүлж амь зуулгын байдлаар аюул донд амьдрах хэрэггүй болж бид бодож цаг хугацаагаа илүү сэтгэж эхэлсэн. Мөн бясалгал хийж философийн талаар бодож эхэлсэн гэх мэтчлэн. Энэ бол ердөө хамгаалтын үүргийг хэн нэгэн гүйцэтгэж хоолыг хэн нэгэн Энэ цагийг хараа. Тэгэхээр зарим нь хамгаалтын үүргийг хэн нэгэн бидэнд хоолыг бэлдэж өгөх боломжтой болсон учраас бид тайвширч бясалгаж эхэлсэн нь энэ соёл иргэншлийг бүтээсэн гэхүү дээ. Дараа нь соёл иргэншлийн улмаас дайн тулаанууд гарч эхлэн бид бас л хамгаалтын горимдоо орсон. Энэ үед эмэгтэйчүүд хүүхдүүд мөн л арын игнэнд шилжин эрчүүд урд игнэнд гарч хамгаалж эхэлсэн. Тэгээд ердөө саяхны хүртэл буюу 100 орчим жилийн өмнөөс дайн дажин намжиж аюултай нөхцөл байдал ард үлдсэн шүү дээ. Гэтэл далд ухамсараараа яг энэ маягаар амьдардаг хүмүүс одоо ч маш их байгаа. Жишээ нь Африкийн улсууд, Азид амьдардаг хүмүүс, Өмнөд Америкчууд, ойрох дорнодын ард иргэд одоо ч хүртэл энэ амь зуулгын хэдэн мянган жил үргэлжилсэн амьд үлдэх гэдэг энэ генийн ой санамж ухамсараар амьдарч хуучны арга барилаар оршсоор байгаа. Зарим соёл иргэншлүүд энэ нөхцлөө аль хэдийн давж гараад эрх тэгш тэнцвэртэй оршиж аюулгүй амьдрахын давуу талуудыг үзээд явж байгаа бөгөөд хүн төрөлхтөн нийтээрээ үүнд ер нь тэмүүлээд л явж байгаа. Гэвч гол асуудал нь энэ өөрчлөлт зарим нэг газар хэд хурдтай явагдаж байгаа тул улс орнуудын хооронд ялгаа үүсэн, хоорондоо маргалдах, эцсийн эрхт ёсны талаар шүүмжлэлд агуулгах зэрэг мөргөлдөөн гаргаад байгаа. Угтаа бол энэ соёлын асуудал биш, хүн үүснээс хойш бидний ген хадгалаастай байгаа мэдээллийн зөрүү юм шүү дээ. Энэ мөргөлдөөнийг эцэлхийн тулд бид одоо секс ч юм уу, шашин шүтлэг ч юм уу, тогтолцоо гэд юугч буруутгах хэрэггүй юм. Оронд нь харин өөрийн эс дотор байгаа зөрүүтэй байгаа мэдээллүүдээ л өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Дотроосоо. Тийм ээ. Ийм учраас сэргээх ухамсар маш чухал. Шашны тухай ярьж өгөөч. Шашин бол амьд үлдээх маш сайн арга. Хүмүүсийг айлгах замаар хайрын суралцуулсан гэхүү дээ. Шашин шүтлэг бол хайрын тухай байдаг ч хэрэглэж буй арга нь айдас байгаа юм. Маш олон хүмүүст үр дүнгээ өгсөн. Айдсыг. Тийм ээ. Би саналтынхаа өмнөхөн нэг пастортай уулзсан юм. Тэр хүн намайг хэрвээ чи салах замыг сонгохвол Бурхны бүхий л хайр ивэлийг алдъя шүү гэж сүрдүүлсэн. Тэгээд миний амьдралыг үзэх үзэл тэр үед орвонгоор өөрчлөгдсөн л дөө. Тэгэхэд л би дотроо би хайр гэж юу байдгийг мэдэхгүй байгаач үүнийг бол хайр биш гэдгийг нь мэдэж байна гэж хэлсэн.
Энэ үе миний амьдралын хамгийн айдас түгшүүртэй үе байсан ч гэсэн үүнийг л давж ож би жинхэнэ хайрыг олно гэж бодсон. Тэгээд чи ихний хэлж байгаа чи яг үнэн. Тэр пастор яг өөрийнхөө өнцгөөс, өөрийн амьдралын туршлага дээр, өөрийнхөө мэдих хайр дээр үндэслээд, өөрийнхөө мөн байр суурин дээр, өөрт байгаа мэдээлэлд үндэслээд намайг ууг нь хамгаалах гээд зөв чиглүүлэх гэж тэгж хэлсэн гэдгийг нь би дотор мэдчихэж байгаа. Энэ угаасаа өөрийнх нь чандарч ирсэн хамгаалтын механизм байсан баг. Яаж өөрийгөө хамгаалдаг шиг намайг хамгаалах гэж. Бүх шашны зорилго ер нь бол адилхан байсан. Ийм ч учраас би шашинг өнгөрсөн хугацаанд хийсэн зүйлсийн төлөө буруутгадгүй. Учир нь шашнууд өөрт байгаа ойлголт багаж зэвсэгт үндэслэн хийж чадах бүхнээ хийсэн гэж үздэг. Учир нь шашнууд хүн төрөлхтний хамгийн харанхуй хүнд хэцүү үед үүссэн юм. Бидэнд тийм хөтөч аавын дүр төрх хэрэгтэй байсан. Хэдий гарт баригдаж нүдэнд харагдахгүй байгаа ч биднийг замчилж нэгтгэх ийм хэрэгцээ байсан. Бодоод үзэлтэй хаанч байсан харагдахгүй байсан ч гэсэн ямар нэг зүйлээр дундаа холбогдсон байна гэдэг үз. Тэгэхээр хөхтэй амьтны хувьд өөрийгөө ганцаараа сүргээсээ тасарсан айдас давтсан байгаагаар төсөөлөд үз. Яг энэ үед харж чадахгүй байгаа ч аав чинь чиглүүлж хамгаалж байгаа гэж сэтгэлдээ ийм итгэлтэй байвал ямар хөө байх вэ? Маш их тус болно. Тэгэхээр даал тухамсарт эрэм дарааг бий болгосон гэсэн үг. Үүнээс гадна хүн төрөлхтөнд өгсөн бас нэг чухал зүйл нь ёс зүй юм. Бид ёс зүйт ертөнцид амьдраад мянган жил болцсон учраас энэ бол бидэнд одоо маш ойлгомжтой. Гэтэл урд нь бол тийм байгаагүй. Хүн ална уу, ах トゥ ус хоорондоо сууна уу, цус ойртож асуудал үүснэ үү, ер нь л хамаагүй харанхуй үе байсан. Ийм учраас хүмүүсийн дунд ёс зүйг бий болгохын тулд алив чи үүнийг хийж болохгүй, ингэж болохгүй. Ийм байх нь хориотой зэрэг хуулиудыг гаргах хэрэгтэй болсон. Жирийн үед хаан засаглагч байхад бол үүнийг хянж болж байсан ч энэ засаглал хүмүүсийг хаасаагүй дагаж явахгүй шүү дээ. Иймд бурхан буюу бидний хаач юу ч хийж байсан хянаж чадах тийм зүйлийг гаргаж ирж хуулийг хэрэгжүүлсэн. Ийм учраас тухайн үед Wi-Fi байгаагүй шүү дээ. Иймд шашин шүтлэг нь хүмүүсийг хамгаалахад чухал ухамсарыг суулгасан. Миний хамгийн чухал сэрэлт намайг аялж байхад ирсэн юм л да. Миний ичгүүр, айдас, буруутгал бүр минь нэг нэгээрээ тайлагдсан. Түүний араас надад ирж байгаа энергийг мэдэрч бие минь салгалан чичирч байсан. Энэ бол гэрэл буюу үхэл байсан. Маш сонирхолтой. Би өөрийгөө энэ гэрлийг нэвт гарч чадахыг мэдсэн ч гэсэндээ үлдэхийг сонгосон. Энэ ярилцлага эхлэхэд чи бүх зүйлийг код гэсэндээ. Би үүнийг чи яг мэдэрсэн. Миний кодууд нэг нэгээрээ эвдэрч бутарч байсан. Одоо бол надад ямар ч гадны нөлөөгүйгээр би эдгээрийг мэдэрдэг болсон. Гэхдээ л яхав хүмүүс санал болгодог л доо. Тэгээд энэ өвсөөр имчилгээ хийхийн хамгийн гол зүйл нь энийг яагаад би хүмүүс ярьж өгдөг вэ гэхээр энэ бол байгалийн эмээ үйлдвэр гэж болж болно. Айдсынхаа кодыг нураахыг хүсвэл тэр газарт очиж болохоор. Тийм ээ. Идэж уухтай уг нь адилхан зүйлтэй энэ эмийн ургамал бол бидний биед эрдэс, бодис, давс гэх мэтчлэн
янз бүрийн элементүүд хэрэгтэй байдаг шүү дээ. Бид үүнийг байгалаас авдаг, тэгээ өөртөө хэрэгэлдэг, үүнийг ашиглаж биедээ энерги үйлдвэрлэж, мэдрэлийн тогтолцоогоо хэвийн ажилуулж бид ер нь бол амьдардаг гэсэн үг. Тэгэхээр тархины хувьд бид байнга синапсын эргэлт холболт үүсгэж байдаг. Харин зарим төрлийн ургамал, ногоо, магадгүй эмийн ургамал энэ холболт үүсэх процессыг дэмждэг гэсэн үг. Тэр тусмаа бидний хүртэхүүн мэдрэхүүгээрээ хүлээн авч чадахгүй байгаа буюу тархин дотор ашиглагдахгүй байгаа тэр хэсгийн тэдгээр холбоосуудыг ажиллахад тусалдаг гэх үү дээ. Бид хоолноос шим тэжээл авдаг шиг бидний тархины тодорхой зарим хэсгийг дэмждэг тийм эмийн ургамал бас байдаг. Үнэхээр сайхан тайлбарлалаа шүү. Хоолтой жишдэг нь гэхдээ энэ үг хэрэглэхгүй байж болно тий. Өдөр бүр бид гамбургер иддгүүтэй адил. Хамгийн гол нь тийм ээ хизээ яаж хэрэглэхээ мэдэх хэрэгтэй. Амьтны мах идэх тухай ярьж өгөөч. Миний туршлагаас харахад малын мах идэх нь муу зүйл шиг надад ойлголдог байсан л та. Яхав шүүмжлэх гэж байгаа юм биш л дээ. Би өөрөө бүгдийг нь туршиж үзсэн, цагаан хоолтон байж үзлээ, ногоон хоолтон байж үзлээ, хагас мацагтан гэх мэт туршиж үзлээ л дээ. Гэхдээ одоо өөрийн бие дээрээ мэдэрч байгаа зүйл нь би намайг мах идэх үед миний бие илүү эрч хүчтэй, эрүүл байгаад байна. Мах идэхийн сул тал нь энергийн түвшинд болон соёлын түвшинд ингээд хоёр талтай байж болох юм. Соёлын хувьд бол бид идэх ёстойгоосоо илүү ихийг хэрэглээд байгаа буюу бид үүнийг арилжаа наймаа болгоцсон. Хүн төрөлхтөн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаар хит олон амьтдыг алж байна. Ирээдүйд бол өнөөдрийн бидний энэ хэрэглээг аллах хядлага гэж нэрлэх хэмжээнд очно гэж итгэж байна. Үнэхээр аимшигтай зүйл болж байна. Яг одоо л тийм амьтдад амьтдыг яргалж байгаа нь амьтныг яргалж байгаа нь уу? Тийм ээ. Нөгөө талаас хүн төрөлхтөн бол бүгдийг идэхээр зохицуулагдсан бие махбодтой амьтад юм. Бидний биеийн зарим хэсэгт зарим зүйл үнэхээр хэрэгтэй байдаг учраас хувьслын явцдаа бид ингэж зохицуулагдсан. Энэ нь хүн бүрийг идэх хэрэгтэй гэсэн үг биш. Хүний зарим генетикийн код ногоон хоолтой байхад зарим нь маханд илүү зохицсон байдаг. Жишээ нь хүйтэн эрсдээ суур амьсгалтай нутагт мянган жил амьдарч байгаа хөхтэй амьтад тэдэнд зэрлэг адуу мэрэгчд л олддог байсан. Тэгэхээр хүн түүнийгээ л идэж энэ хүйтнийг тэсч гарна. Энэ тайлбар чинь үнэхээр сонирхолтой юм л та. Учир нь би цагаан хоол иддэг байхдаа зарим нэг цагаан хоолтон хүний биеийг хараад хөөх цагаан хоолтон байхын түнд үнэхээр зохих юм аа. Би бас ийм байх юмсан гэж боддог байлаа. Өнөөдрийн хүртэл цагаан хоолтон байх нь тэдэнд таарснаас биш надад огт таараагүй юм. Тэгээ би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Тийм ээ. Бид өөр бүтэцтэй шүү дээ. Эсвэл бидний үүх түүх өөр байдаг. Жишээлбэл цөлийн хүмүүс бол ногоо тарийгээд чадахгүй. Жишээ нь Орос, Монголын өндөрлөг газарт эсвэл Канадад амьдардаг хүмүүс тариа ногоо тарихад үнэхэр хэцүү. Зөвхөн ойрох тойрнууд болон газар дундын тэнгис хавцаал тариалан эрхлэхэд туйлын тохиромжтой. Тэгэхээр эдгээр хүмүүс илүү ногоон хүнстэй байх нь ойлгомжтой, бас илүү тохиромжтой. Гэтэл мянган жилээр мах идэж оршиж ирсэн хүмүүс
in their system, while Маха other эзэн people илүү ээлтэй. have been only evolved through eating meat Ийм for thousands учраас of энэ years. бол байгалийн зохицолтуулга гэхүүдээ. So Одоо өөр нэг жишээ it's бас a авъя л natural да. process. And we Бид can хэрвээ all бүгд go to кино be будааг vegan, идэж хэрглэж but there's болох ч another problem there, which is дэлхий дээр we are тэрбум хүн байгаа. millions of Үүнийг people. бүгд идэн гэвэл If we all бид ate quinoa, үхрийг устгах we are биш, not killing cows, but харин we are killing газрын all the шим soil, тэжээлийг устгана. which is basically killing Юу most гэсэн үг of гэхээр the газрыг richest ингэж soil хэтрүүлэн animals, ашиглах нь which are бичил all the биетэн worms хөрсөнд and орших хамгийн олон all тооны the bees амьд that are биетүүдийг under. That when you устгах гэсэн sow үг. so Энэ бол much like that, байгалийн you create гамшигт a disaster, үзэл гэсэн үг. ecological disaster just by eating plants. Учир нь And that's бидэнд because we are хооллох тэрбум хүн millions байна. of humans to feed. Хэдий тийм ч So бид сэргээг ухамсартай sometimes it's болох not the тусам answer. заримдаа ногоо And even though when you go идэхэд more хүртэл aware and энэ more бидний aware, идэж you байгаа will ногоо recognize өөрөө that амьтаа when гэдгийг you eat a мэдэрдэг salad, болно. you're eating Түүний хашгирахыг beings that are сонсохгүй байгаа alive болохоор л бид and that have амьд гэдгийг нь emotions. ойшоодөггүй. It's Бид just that ногоог because you don't өмхөх бүрд тэд you don't see хоорондоо them feeding, хашгиралдаад би идүүлж юм you шүү. don't think Чи about it. өөрийгөө бодоорой гэж ингэж But би plants биндээ хэлж talk to идэг. each other all the time saying, I'm being eaten. Take care of Бид yourself. үүнийг нь Like мэддэг screaming ч to one үгүй. another. And Учир нь тэд бидэнтэй адилхан нүдгүй we just учир, don't pay нүүргүй attention to учир that because they бидэнтэй don't have адил eyes. мэдэрдэг гэдгийг нь Because ойлгодоггүй. they don't have eyes, we think that they don't feel like us. Хүн учраас бид байнга л хоорондоо маргалдаж байдаг. Бид ногоон хоолтон, цагаан хоолтон, махан хоолтон гэдэл хоорондоо маргана. Тийм шүү. Гайхалтай. That's amazing. Би Yes, үүн I дээр нь find- хүн I find төрөлхтнийг human үнэхээр их beings in that гайхдаг. sense because, Бас there will сонирхолтой. always be Бид юун something, дээрээс ч маргах шалтгаан гаргаж чаддаг. something to fight for. Ямар ч боловсронгуй And it doesn't хөгжсөн улсын how- иргэд байсан хамаагүй. Evolved Um, or good this is Гэхдээ gonna be, бас нэг талаар бид the reason маргадаг why there is учраас evolution is хөгжсөн because байх there are disagreements. магадлал бол өндөр. Without disagreements, Маргаангүй there is no evolution бол хөгжил дэвшил үгүй and гэсэн no үг. transformation. Яалтаа билээ дээ одоо тэгээд We have to get used to that. Надад асуух дахиад хоёр зүйл байна. Talk to me Улс about төрийн тухай юу гэж боддог яриач. politics. улс төрөө Тийм энэ бол бидний маргалдагч их энерги үрдэг сэдв шүү дээ. тийм ээ. And, Одоо and бол нэг today ч чухал it's зүйл биш useless. болно доо. Учир And, нь the тогтолцоо reason why нь it's useless, бидэнд the өөрөөрөө system орших made us боломжийг believe олгодгүй that байсан it's бөгөөд needed. хөндлөнгийн But the only хүчин reason зүйлс why it's бидэнд needed яахыг is because дандаа We заадаг haven't ийм had a тогтолцоо system үүсгэсэн that гэсэн allows үг. us to be who we are. Орчин we always үеийн need одоо энэ someone улс to do төрийн it for us. тогтолцоо бол Грекэд анх uh, үүссэн. Politics, the way that politics is today, it was designed in Greece with all the Үүний systems that суурийг тавьсан Plato гэсэн үг. described. Үүнээс өмнө Of мэдээж course, хаант there were засаглал, more systems before, like kingdoms гих and everything, мэтчлэн but боолчлол the- гих мэтлэн the янз бүрийн idea of олон what төр they удирдлага are, байсан it ч was гэсэн established in Greece. That's орчин why үеийн all, улс төрийн үндэс нь the Грек words are тавигдсан. Greek. Ийм ч Like учраас ихэнх politics means тодорхойлолтууд нь Грек of a хүнээс city. гаралтай байдаг. Улс төр гэдэг нь жишээлбэл government хотуудын means хоорондын to харилцаа гэдэг navigate утгатай to Грек another үг. island. Засгийн So, газар нь болохоор өөр The- арал руу the шилжих governor was гэсэн actually a утгатай. sailor Захирагч гэдэг нь that өөр арал дээр очиод манай would арлыг go to төлөөлдөг another island to далайчин гэсэн represent утгатай байх the жишээтэй. people of this island. Энэ бол And that's бүгдээрээ very Greek. Грек хугтгуунууд. So, Тэгэхээр a government засаглах is to гэдэг нь know where төлөөлөх you're going гэдэг to утгатай. speak with someone. Үг And бол politics is улс төр нь about хэсэгхэн this газрыг little удирдах tiny тухай place. ойлголт But байсан today we анхандаа. have networks. Гэтэл өнөөдөр бид today, дэлхийг холбосон we have интернет, social сүлжээтэй болж and бас we have сошиал медиа apps that та allow us болоод to аппликейшнтэй change the болоод ганц world дараад just by дэлхийг clicking. өөрчлөх ийм And боломж so болцоо хүн politics is төрөлхтөнд meant- ирж байна. is Ийм учир улс right төр now, нь цаашдаа явах тусам л хэрэгцээгээ starting алдаж тэгээд to decay яалцарч байна. because Жишээ нь useless. ам, What is a парламент гэдэг өөрөө ямар утгатай үг вэ гэвэл Parliament is a энэ нь place to цуглж parler, хүмүүс which is цуглж ярьдаг to газрыг speak. хэлдэг байсан. Энэ Энэ газар нь ихэвчлэн хөгшин хүмүүсээр usually, дүүрэн байдаг бөгөөд is full Грек of old хэлэнд people. хөгшчүүдийг Old people in Latin is Senex Senex. гэдэг That's байсан. Senate. Одоогоор бол So, сенат юм.
Иймд сенатор буюу улсын хурлын гишүүн нь хөгшчүүдийг нэрлэж байгаа. Учир нь хөгшчүүд бол яг уу тухайн үедээ одоо ч гэсэндээ илүү ухаантай, туршлагатай болохоор ард түмнийг төлөөлж ярьдаг байсан гэсэн утгатай. Учир нь тэр үед бусад нь хэрхэн ярихаа мэдэхгүй байдаг байсан байж болно. Өнөөдөр бол бид бүгд л бизнесийн сургууль төгсөөд хэрхэн ярихыг суралцаж өөрийгөө илэрхийлэх талаар одоо туршлагатай болсон. Тэгэхээр өөрөө товчлуур дараад л шийдэж болох зүйлийг яагаад бид заавал хүнээр шийдүүлнэ гэж. Учир нь бид өөрийн хүчинд итгэхгүй байгаах. Тийм ээ. Ийм учраас энэ систем нь биднийг одоо төөрөгдүүлж байгаад ийм арчлал гэж төөрөгдүүлээд байна гэсэн үг. Америк бол хамгийн муу жишээ. Тийм ээ. Та нарт бол баг арчлал байхгүй. Үгүй. Тэгэхээр Америк бол өөрөг чинь төлөөлж сонголт хийх хэн нэгнийг сонгуулдаг юм уус төрийн тогтолцоотой. Энэ бол арчлал биш, төлөөлийн арчлал гэдэг. Шууд утгаараа арчлал биш. Тийм шүү. Өөрийг чинь төлөө сонголт хийхин нэгнийг сонгодог. Хэрвээ та одоо энийг сонсож байгаа бол өөрийн замлаар явна уу, энийг үзнэ үү, сонсно уу, ямар ч алгаа авахгүй. Нэг л зүйлийг ухаарах болно. Хамгийн гол нь бид юу хүсэж байгаа тодорхой болгох хэрэгтэй. Хамгийн гол хүн нь та, би, бид өөрөө шүү дээ. За тэгэхээр энэ сэдвийг ингээд дуусгаад сүүлийн асуултаа дэлхийн ээжийн тухай таймаар байна. Яг уу бидний итгэл үнэмшлийн системээс авч хаях хэвээр хамгийн чухал ойлголтын нэг бол дэлхийн ээж хүн төрлөختөн гэсэн зааг байхгүй, ялгаа байхгүй. Бид бол өөрөө дэлхий. Бид энэ гаригийн эд эсн. Энэ нь бидний нэг гис би энэ биеийг анхаарч явна гэж эгорч байгаатай адилхан. Энэ эс өөрөө би юм. Би тэгвэл өөртөө хэрхэн анхаарах юм бэ гэвэл орчин тойрондоо ухамсартайгаар ханд. Иймд ер нь бол дэлхийн ээжид үнэндээ бид хэрэггүй байж болно. Хэрэгтэй гэж үзвэл тэр шалтгаан нь дэлхийн ээж өөрийгөө хин юм бэ гэж сонирхож эхэлсэн учраас тэр дэлхийн ээж өөрийгөө сонирхож эхлээд би хин юм бэ гэдэг асуултыг асууж эхэлснээр соёл иргэншил, шашин шүтлэг, уламжлалууд үүсэж би хин юм бэ, би хин юм бэ, би юу юм бэ гэцгэх болсон. Бид бол үнэндээ энэ гаригийн мэдрэлийн эс ширхгүүд бөгөөд бид бодож хоорондоо холбогдож байдаг. Их дэлхий зүгээр л биднийг юу ч үгүй арчиж чадна. Яг л тэр өмнө нь 6 удаа соёл иргэншлийг юу ч үгүй арчиж байсан шигээ. Тэгээд бид үүссэн байгаа учраас дэлхийг аврах ёстой гэдэг бидний эгоист үзэлэл биднийг бид өөрөө дэлхий гэдэг үннээс нь төөрөгдүүлээд байна. Тийм шүү. Бид дэлхийг аврах хэрэггүй юм. Хэрв бид дэлхий юм бол бид өөрийгөө л аврахад болно. Энэ л бидний хийх хэрэгтэй байгаа өөрчлөлт юм. Бид бол өөрөө их сурвалж, бид бол бүтээгчид, бид бол цаг үед ийм байсаар ирсэн. Бидний хийсэн бүхэн энэ дэлхийд нөлөөлж байдаг. Бид бол дэлхийн нэгэн хэсэг бөгөөд бид устж үгүй болоод өөр төрлөختөн үүссэн ч дэлхий гэдэг гариг бол эндээ байж л байна. Eventually we will disappear and someone else will take place. But Earth will still be here. Гайхалтай сайхан яриа өгсөн баярлалаа. Баярлалаа. Хүмүүс өөрийг чинь яаж олох вэ? Та бүхэн миний хөтэлдэг влогийг Ясой Red гэдээ олж болно. Ясой гэдэг нь Испаниар би бол гэсэн утгатай, Red нь болохоор улаан. Эндээс ороод хайхад л бүгдийг ер нь бол олно доо. And that can take you to different things. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өрсөнд баярлалаа.